Энэ компаниг дахиад жоохон харах хэрэгтэй баг. Шууд гоё харагдж байна гэж юусоо хэлэхгүй. Гэхдээ энийг ерөөхдөө дахиад харах юм байна. Энэ дээр үнэлгээ судалгаа хийх боломжтой гэсэн үг. Тэр компаниудыг би илүү сайн ойлгодог. Энэ компанийг би яг өөрөө сайн ойлгохгүй болохоор эндээс би татгалцлаа. Энэ бол миний тоглолтын тоглоомын талбай биш ээ. Би зүгээр энийг чадахгүй байна гэж хэлчихэд эндээс дахиад өсөлт хоцорч юм бол эдрот хохно. Тэгээ энэ хувьцаа тийм амар үнэтэй биш юм байна. Тийм учраас хаях хэрэггүй, татгалцах хэрэггүй. Яах ёстой бэ гэх юм бол нэмж судлаа. 3.1-ээр нугарсан байна. Энэ компанийг ерөөхдөө хэдүүлээ харж болох юм байна. Ер нь бол энэ компани ойрын хугацаанд дампуурах эрсдэл байхгүй байна. За энийг ерөөхдөө илүү судлах одоо жигсаал олж байна. Энэ компани босч ирэхгүй баха. Дэнд өөрсдөлтэй технологийн компани. Тэгээ энэ компанийн хувьцаа хэдүүлээ хасцгаая. Энэ компанийг зүгээр хайж болохгүй үр ихтэй юм байна л да. Эрсдэлтэй бол эрсдэлтэй. Гэхдээ ерөөхдөө борлуулалт нь сайн өсөж байгаа юм байна. Тийм учраас энийг дахиад харах ёстой. Тийм учраас харж болно. Гэхдээ одоохондоо харах хэрэггүй. Яагаад вэ гэх юм бол нефт газны зах зээл ерөөхдөө уналттай байгаа. Манай school community-гаас би өчтөр асуусан бэ гэх юм бол дараагийн үнэлгээ шинжилгээ юу хиймээр байна? За ганцхан миний олсон компаниуд дээр үнэлгээ шинжилгээ хийхээс илүү тэ сартаа нэг удаа ч юм уу би гишүүдүүдээс асуудаг. За тэгээ юу хэлсэн бэ гэх юм бол Vital Energy, Xpeng тэ машины үйлдвэрлэдэг нисдэг машин бас үйлдвэрлэдэг Palantir, Rio Tinto, Affirm, Peloton, Borr Drilling гэх мэт шин компаниудын үнэлгээ хараад өгөөч гэж захиалга ирсэн. За. Тэгээд ерөөхдөө эхлээд энэ олон компаниудаасаа ер нь алийг харах уу, алийг харахгүй байх уу хэдүүлээ одоо гэс шийдчихье. Яаж шийдэх юм бэ гэх юм бол зүгээр санхүүгийн үзүүлэлтүүд нь харчи. Тэгээд орлого, зарлага, ашигт ажиллагаа өртөө юм уу, үргүй юм уу хэдүүлээ гэс шинжилгээ хийгээд дүгнэл тэ хасъя нэмий гэсэн шийдвэр одоо гаргаж байна. За, эхний компани аль нь байсан бэ гэх юм бол Vital Energy Incorporated. За, ямар компани бэ гэх юм бол эрчим хүчний одоо газ, нефт олборладаг тиймэрхүү компани байна. За, тэгээ орлогын тайлан руу Yahoo Finance руу ороод тэгээ financial хэсгээр нь дарчаад income statement орлогын тайлан гарч байна. За, ингээ харах юм бол Vital Energy 22 оны тэгээ жилийн тэрбум $900 орлоготой. За тэгээд ерөөхдөө ашиг нь хаана байна гэх юм бол энэ татварын өмнөх $600 сая ашигтай ажилласан байна. Net income цэвэр ашиг $631 сая ашигтай байсан байна. За 23 оны эцсээр $694 сая ашигтай. 24 оны жилээс дөнгөж сая тайлан дээр $141 сая алдагтай болсон байна. За энэс болж байгаа юм бэ гэх юм бол мэдээч нефтний үн ханш, газны үн ханш нь ерөөхдөө буурсан. За тэгээ энэс болж ерөөхдөө энэ компани ажиллагаа эрс унсан байна. За буцаагаад summary дээр ороод үзэх юм бол ерөөхдөө хувьцааны ханшийг хэдүүлээ харъя. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд юу болсон бэ гэх юм бол энэ хувьцаа $55 байсан бол одоо $15 руу навс унсан байна. За маш олон одоо шин туршлагагүй хөрөнгө оруулагч нь юу гэдэг юм бэ гэх юм бол энэ унсан байна. Одоо хямдхан дээр нь орох уу яах уу? За өмнө ашигтай ажилладаг байсан байна. Одоо ашигтай ажиллахаа болцсон байна. За хэр удаан тисэх юм бэ хэдүүлээ одоо харцгаая. Буцаагаад санхүү үзүүлэлт рүү орчие. Тэгээ хэдүүлээ хаашаа орох хэвээр бэ гэх юм бол баланс руу орох хэвээр. За balance sheet дээрээ хэдүүлээ харцгаая. Ингээ харах юм бол current asset тийм эргэлтийн хөрөнгө дээрээ за бэлэн мөнгө ба бэлэн мөнгөтэй төстэй хөрөнгүүд за 21 онд $57 сая кэштэй байсан байна. 22 онд $44 сая кэштэй байсан байна. 23 оны жилийн эцэст $14 сая кэш руу агшсан буурсан байна. Тэгээд одоохоно 40 хэдэн сая дээрээ ирсэн байна. За ашигтай байхаа болцсон. Маш бага хэмжээний бэлэн мөнгөтэй, авлага ихтэй. За тэгээ үрийн хэмжээ хэдүүлээ харцгаая. За үрийн хэмжээ total debt нийт үр за 3 жилийн өмнө тэрбум $400 өртөө байсан байна. 2 жилийн өмнө тэрбум $100 өртөө байсан байна. Өнгөрсөн жил тэрбум 700 одоо 2.4 тэрбум долларын өртөө байгаа юм байна. За тэг юу болж исэн бэ гэх юм бол энэ компани мөнгө дууссан. Окей. За дампуурахгүйгийн тулд энэ компани юу исэн бэ гэх юм бол энэ хувьцааны тоо shares issued 17 сая хувьцаатай байсан бол $16 сая болсон. За тэгээд үйл ажиллагаа хэцүүдэд эхлээд, ашигт ажиллагаа нь буураад эхлээд за тэгээ бэлэн мөнгөний дуусныхаа дараа энэ компани юу исэн бэ гэх юм бол шинэ хувьцаа гаргасан байна. За хувьцааны тоо 35 сая ширхэг рүү өссөн байна. Одоо 38 сая ширхэг рүү өссөн байна. 3 жилийн дотор ерөнхийдөө хувьцааны тоо 2 нугарсан.
Окей. За, тийм учраас тэгээ одоо Трампын засгийн газар юу гэж нэх юм бол нефтийн үн хаан шиг бууруулж эдийн засгийн өсөлт нь ерөнхийдөө байхгүй, нефтний эрэл бас тийм амар хүчтэй сайн биш. За тийм учраас энэ компани яах ёстой бэ гэх юм бол ер нь бол тий хөрөнгө оолт хийх хэрэггүй. Хувьцаа гаргаж ийн дампуурлын ирмэн дээр явж ийн маш их хэмжээний үртэй юм байна. Ашигтай ажиллагаа болцсон байна. Энэ хувьцаа ерөөдөө баг шорт хийх хувьцаа юм байна. Тэ? Окей. Надтай цуг хөрөнгө оолт хийж, үнэлгээ хийж, шинжилгээ хийж өөрөө хөрөнгө оолгож болмоор байна. За тийм боломж одоо бүрдэж байгаа. Би өөрийнхөө тийм group community school платформ дээр үүсгэж байгаа. Өдөр болгон би та хэдтэй юу хуваалцах юм бэ гэх юм бол зах зээл, техник, фундаментал шинжилгээ хуваалцсан. 7 хоног болгон 2 олон улсын компани үнэлгээ хийн, багцлал оруулах үгүй юу, шийдвэр гаргалтаа та хэдтэй бас хуваалцаад бас нэмээд тэр санхүүгийн модель Excel файл та хэд бас өнгөө авах боломжтой. Хөрөнгө олж болохын тулд бүх мэдээлэл нэмээд өгнө. Сонирхож байгаа юм бол нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын хамгийн сүүлийн хэсэгт Рафтан бит 2 дэлгэрэнгүй мэдээлэл та хэдэд өгнө. За дараагийн хувьцаа. За дараагийн хувьцаа Xpeng. Тэгээ бидний хийх ёстой алхмууд нь яг адилхан. За тэгээ дахиад ерөнхийдөө энэ хувьцааны хаашиг хэдүүлээ харцгаая. Өнгөрсөн жилийн хугацаанд Xpeng-ийн хувьцаа тэгээ яг жилийн өмнө $7.8 дээр байсан байна. За одоо $20 хүрсэн байна. 3 нуурсан гэсэн үг. Окей. Хувьцааны өсөлт байна. За тэгээ хэдүүлээ ашигт ажиллагаа руу орцгоё. Автомашины үйлдвэрлэгч Tesla-тай өрсөлдөж байгаа гэсэн үг. Тэгээд ямар шийдвэр гаргах юм бэ гэх юм бол Xpeng руу хөрөнгө оолт хийх үү, Tesla руу хөрөнгө оолт хийх үү гэсэн одоо нэг шийдвэр байгаа. Окей. За борлуулалт өсөж байна уу? 21 онд 20 тэрбум долларын 21 тэрбумын орлоготой байсан байна. 22 онд 26 тэрбум, 23 онд 30 тэрбум, 40 тэрбум. За, ерөнхийдөө борлуулалт нь өсөж байна. Энэ компани өсөж байна. Окей, бохир ашиг яаж байна? 2 оны 6 тэрбум, 3 тэрбум. За 23 онд бохир ашиг байхгүй болцсон байна. 24 онд 5 тэрбум. За 21 онтой харьцуулах юм бол бохир ашиг нь нэгээс дээш нуурсан байна. Энэ бол сайн. Үйл ажиллагааны зардал 9 тэрбум байсан бол 12 тэрбум. За тэгээд татварын өмнөх ашиг байхгүй. Үйл ажиллагааны зардал энэ ерөөхдөө ашигын төлөө явж байгаа компани гэсэн үг. За татварын өмнөх алдарлал ойролцоо 4.8 тэрбум байсан бол одоо 5.8 тэрбум руу өссөн. Дундуур нь ерөөхдөө айгүй царай муха 9.10. Окей. Алдартай компани байна. Гэхдээ борлуулалт нь өсөж байна. Окей. Тэгээд нэг асуулт байгаа. Энэ хурлын цэгт авч чадах юм уу үгүй мүү? Окей. Нэг ч хувьцаан дээр алдгал 5.9 байсан бол 6. Ерөөхдөө хിവэрээ үлдчихэж байгаа юм байна. Хувьцааны тоо diluted shares одоо хувьцааны тоо 800 сая хувьцаатай байсан байна. 900 сая хувьцаа руу өссөн байна. Ерөөхдөө энэ компани дампуурахгүй тулд үйл ажиллагаа үргэлжлүүлэхийн тулд хугарлын цэгийн араас явж байгаа хугацаанд энэ компани юу хийсэн бэ гэх юм бол хувьцааны тоогоо нэмсэн байна. За, ер нь ашигтай ажиллагаа нь хിവэрээ үлдчихэж байгаа юм байна. Борлуулалт нэмэгдэж байгаа юм байна. Үйл ажиллагаа судалгааны ажил хийж байгаа хаа. За, тэгээ хэдүүлээ ингээ харах юм бол operating expenses, research and development судалгааны төсөв маань 4 тэрбум байсан бол одоо 6.1 л өссөн байна. Борлуулалтын зардал 4.2 байсан бол 5.5 л өссөн байна. Бусад үйл ажиллагааны зардал окей. Яг иш одоо жоохон царамуудаа болж эхэлж байна энэ компани. За, балансыг харцгаая. За, хөрөнгийн хэмжээ 65 тэрбумаас 84 тэрбум л өссөн байна. Нийт үр 5 тэрбум байсан бол 15 тэрбум. Үрийн хэмжээ нэлээд өсөж байна. За, бэлэн мөнгийг харцгаая. Ерөнхийдөө энэ компани маань ямар нэгэн байдлаар бэлэн мөнгөний урсгал нь зогсчих юм бол хизээ дампуурах эрсдэл орох юм барих вэ. 21 онд 39 тэрбум кэштэй байсан байна. Энэ одоо 38 тэрбум. Ерөнхийдөө бэлэн мөнгөний хэмжээ хിവэрээ үлдчихэж байгаа юм байна. Окей. Prepaid assets, урьдчилан төлсөн яг уу restricted cash энэ хамаагүй receivables авлага 4 тэрбум байсан бол 7.4 тэрбум л болсон. Эргэлтийн хөрөнгө одоо бараа материал, зарагдаагүй машин гэх мэт 2.6 байсан бол 5.5. Окей. Одоо мөнгөн урсгал орцгоё. Ерөнхийдөө үйл ажиллагаанаас мөнгө олж байгаа юм уу? За, үйл ажиллагаанаас тэрбум долларын алдгалтай байсан байна. 22 онд 8 тэрбум алдгал. За, дараа нь 900 сая доллар. Тэгээд өнгөрсөн жил 2 тэрбумын алдгалтай байсан байна үйл ажиллагаанаас. За, хөрөнгө оолт хийсэн юм байна. Окей.
тоног төхөөрөмж 2.2 тэрбум, intangible одоо brand оюуны шударга авсан байна. Окей. За. Энэ компаниг дахиад жоохон харах хэрэгтэй байх. Шууд гоё харагдж байна гэж юусоо хэлэхгүй. Хувьцааны ханш нь өсөж байгаа юм байна. Хүмүүс эндээ итгэж байна. Гэхдээ энд юу харагдаж байна гэх юм бол үйл ажиллагаанаас мөнгө олохгүй юм байна. Хувьцаа шинээр гаргаж байгаа юм байна. Тодорхой хэмжээний бэлэн мөнгөтэй юм байна. Борлуулалт нэмсэн ч нөгөө хугарлын циклөө сүртэй ойртоогүй юм байна. Гэхдээ энийг ерөөхдөө дахиад харах юм байна. Энэ дээр үнэлгээ судалгаа хийх боломжтой гэсэн үг. За энийг жигсаалтаасаа одоо жишээлбэл Vital Energy ихний компаниг хасчлаа. Одоо Xpeng ерөөхдөө дахиад эргээд харъя, илүү гүнзгий шинжилгээ хийе. За дараагийн хувьцаа Palantir харцгаая. Окей. Энэ компани галзуу өсөлттэй байсан. 5 жилийн хугацааны ханш харах юм бол та ингээд $8, $7-оос одоо орой цэг дээр хааварсан байх юм бол $120 хүрсэн. За $10 авсан бол мөнгөө 12 нуулсан гэсэн үг. Айгу богино хугацаанд 2 жилийн хугацаанд. За сонирхолтой юм байх юм бол Palantir яаж мөнгө олдгийг, юунаас болж мөнгө олдгийг мэддэг хүмүүс маш цөөхөн. Энийг үнэлэхэд айгу хэцүү компани. Энийг би бас өөрөө хэдэн удаа үнэлэх гэж үзсэн. За хэдүүлээ санхүүгийн үзүүлэлтүүд орчие. За борлуулалт нь 22 онд 21 онд тэрбум 500, тэрбум 900 өсөд 2.2 тэрбум, 2.8 тэрбум л өссөн. За 21 оноос 24 оны хооронд борлуулалт нь за ойролцоо 1 нугарсан. Софтвер компани, тий, технологийн компани. Тийм учраас бохир ашиг маш өндөртэй. Бохир ашиг харах юм бол тэрбум 200-аас тэрбум 300 л өссөн байна. За үйл ажиллагааны зардал тэрбум 600 байсан бол тэрбум 900. Окей. За энэ яг технологийн бид нар хармаар байгаа юм энэ компани үзүүлж байна. Юу үзүүлж байна гэх юм бол борлуулалт нь дайггүй өсөж байгаа юм байна. Үйл ажиллагааны ажил нь борлуулалтаасаа арай удаан өсөж байна. За тийм учраас энэ компани ашигтай болох магадлал нь ерөөхдөө бүрдэж байгаа. За тэгээ өнгөрсөн 2 жилийн хугацаанд 23 онд 24 онд таад харж байгаа юм бол татварын өмнөх ашиг 237 сая. За тэгээд 490 сая руу өссөн байна. Тэгээд цэвэр ашиг нь 200-аас 462 сая доллар руу хүрсэн байна. За 460 сая долларын үнэлгээтэй компани. Окей. Сонирхолтой юм юу юм бэ гэвэл одоо энд гэж байгаа хэдүүлээ profile statistics руу орцгоё. Тэгээд market capitalization те амар 252 тэрбум долларын үнэлгээтэй компани. За 450 сая долларын ашиг олдог компани үнэлгээ хэдэн бэ гэх юм бол 252 тэрбум. За энэ компаниг худалдаа авахын тулд та нарт 252 тэрбум доллар хэрэгтэй. За тэгээ энэ компани 252 тэрбумаар хөрөнгө оруулалт хийгээд худалдаа авсныхаа дараа та нарт 450 сая долларын ашиг олно гэсэн үг. Өгөөжийн хөв хэд юм бэ гэх юм бол 10% дээр одоо хэдүүлээ харцгаая. Тэгээ 1% өгөөж биш. Тэ 0.1%. За 1% 10% ашигтай юм байна. За тийм учраас хөрөнгөний зах зээл энэ компаниг амар өндөр үнэлж байгаа. За яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол тий Palantir тий химэл ойрхооны платформ, софтверийн платформ, баталгаа хамгаалалт тий гих мэдчлэн. Тэгээд түрүү хэлсэн тий амар үнэлэхэд супер хэцүү компани. За тэгээ хүмүүс шинжээчнэр юу хэлж байна гэх юм бол тий зар тий энэ явахгүй бити зар тий айгүй цөөхөн хэдэн хүмүүс худалдаж аав эсвэл тий тултал нь аваа. За хүмүүс дундаж үнэлгээ шинжээчнэр юу хэлж байна гэх юм бол энэ компани хувьцаа $87 дээр байх хэрэгтэй байна. Окей. За тэгээд ер нь бол манай хөрөнгө оруулалтын багц дотор Hims and Hers байна. Alibaba байна, JD байна, Tesla байна, гих мэтчлэн Robinhood байгаа. Тэр компаниудыг би илүү сайн ойлгодог. Энэ компаниг би яг өөрөө сайн ойлгохгүй болохоор эндээсээ би татгалцлаа. Энэ бол миний тоглолтын тоглоомын талбай биш ээ, тий? Одоо би зүгээр энийг чадахгүй байна гэж хэлчихэд, тий? За энэ эндээсээ дахиад өсөлт хоцорч юм бол тий идрот хохно. За тийм учраас би бол өөрөө энэ Palantir-ийг ерөөхдөө хаслаа. За дараагийн компани Rio Tinto маш удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа компани. Тэгээд хэдүүлээ хувьцааны ханшийн өнгөрсөн 5 жилийн хугацаа харах юм бол шилтэй ерөөсөө яваагүй юм байна. Тэ? Түүхэн хугацаа ингээ харах юм бол 2010 оноос хойш ерөнхийдөө энэ компани
сүртэй хөтлөөгүй юм байна. За тэгээ хэдүүлээ санхүүгийн үзүүлэлтүүдийг харцгаая. Энэ магадгүй манай гишүүний нэг нь оюу толгойн ажилтан тий. Тэгээд ерөөхдөө оюу толгойн ажилтанд юу гэдэг юм бэ гэх юм бол хөнгөлтэй үнээр ер нь энэ хувьцааг худалдаж аваарай гэсэн ерөөхдөө нөхцөл тавьдаг. За 21 оны борлуулалт 63 тэрбум, 22 оны борлуулалт 55 тэрбум, 54 тэрбум, 53 тэрбум. Окей, бохир ашиг нь буурсан байна. Үйл ажиллагааны зардал хэвэндээ татварын өмнөх ашиг 30 тэрбум байсан бол 21 онд тий 18 тэрбум руу буурсан, 13 тэрбум, 15 тэрбум руу буурсан байна. Цэвэр ашиг 21 тэрбумээс 11 тэрбум руу буурсан байна. Окей. Нэг ч хувьцаан дээр 7 долларын ашиг өгсөн байна. Тэгээд хувьцааны үнэлгээ 61.7. Окей. За тэгээд 7 долларыг 61 юугаар хуваах юм бол ерөөхдөө нэг ч хувьцааны ашиг 11 доллар юм байна. Окей. За тэгээд энэ хувьцаа тийм амар үнэтэй биш юм байна. Тийм учраас Rio Tinto-гийн хувьцаа хаях хэрэггүй, татгалзах хэрэггүй. Ерөөхдөө нэг үнэтэй биш юм байна. Окей. Тэгээд яах ёстой юм бэ гэх юм бол Xpeng-тэй адилхан энийг тэ нэмж судлаа. За дараагийн компани Affirm. Окей, бас технологийн компани. Тэгээ хэдүүлээ шууд хувьцааны ханшийг харцгаая. Окей. 32 доллартай байсан байна. Жилийн өмнө одоо 48 доллартай оргилцэг дээр 80 доллар хүрсэн байна. Окей. Хөөрхөн өсөлттэй зах зээл ерөөхдөө энэ компани өснө гэсэн одоо хүлээлттэй байх шиг байна. За санхүүгийн үзүүлэлтүүд нь харцгаая. Борлуулалт нь өссөн байна уу? Хөөрхөн өссөн байна. 870 сая доллароос тий 2.4 тэрбум trailing 12 months өнгөрсөн 12 хугацааны өнгөрсөн 12 сарын хугацаанд 2.8 тэрбумын борлуулалт хийсэн байна. Бохир ашиг одоо зарсан бүтээгдэхүүн өртөг 900 сая, бохир ашиг нь тэрбум 800. Окей. За тэгээ хугарлын циклөө хүрсэн үү? Pre-tax татварын өмнөх 400 сая долларын алдагт 700 тэрбум төгрөгийн алдагт 500 сая алдагт өнгөрсөн 12 сарын хугацаанд 992 сая долларын татварын өмнөх алдагтай байсан байна. Окей. Ерөнхийдөө энэ компани хугарлын циклөө хүрч байгаа юм байна. Хувьцааны тоо 158 сая ширхэг хувьцаатай байсан бол 317 яг энэ компани үргэлж шинэ хувьцаа гаргаад тэрүүрээ бэлэн мөнгө авч байгаа юм байна. Окей. Борлуулалт нь өсөж байна. Ер нь 900 сая доллароос 2.8 одоо 2.8-ыг 0.9-оор хуваах юм бол 3.1-ээр нугарсан байна. Окей. Энэ компанийг ерөнхийдөө хэдүүлээ харж болох юм байна. За балансыг харцгаая. Ерөнхийдөө бэлэн мөнгөтэй байх хэрэгтэй яагаад гэх юм бол энэ компани хувьцаа нь өсөж байгаа болохоор тэгээ тэрбум 400-ийн кэштай байсан бол одоо 2 тэрбумын кэштай байгаа юм байна. За тэгээд 2.1 тэрбумын кэштай тэгээд өмнө харж исэн татварын өмнөх алдагт 200 сая доллар. Гэхдээ энэ компани ерөөхдөө ийм алдагдлын хэмжээ одоо бараг 10 жилд авчих юм байна. Ер нь бол энэ компани ойрын хугацаанд дампуурах эрсдэл байхгүй юм байна. За тэгээд ерөөхдөө Affirm-ыг харах хэрэгтэй юм байна. За энийг ерөөхдөө илүү судлах одоо жагсаал оруулж байна. За Peloton дараагийн нэг хүн хүссэн байна. Энэ хамгийн аимшигын компани Peloton ковид үеэр бүр ингээд тэнгэрлүү бууж унтсан. Тэгээд ер нь бол навс унтсан компани. За ингээд харж байна уу? 150 долларын үнэлгээтэй компани. Нэг ч хувьцаа 150 доллартай байсан. Тэгээ өнөөдөр 6 доллар руу унтсан байгаа. Яг вэ гэх юм бол амар хайп болсон, тренд болсон. Тэгээд амар өндөр үнэтэй бие тамир тэг гэртээ ингээд дасгал хийдэг тоног төхөөрөмж дугуй муугуу зардаг байсан бол одоо ерөнхийдөө моднасаа гарч байгаа. За тэгээ энэ компани хувьцааны ханш нь ягаад навс унтсан бэ гэх юм бол эндээс айгүй ойлгомжтой. 4 тэрбумын борлуулалт хийдэг байсан бол энэ одоо 2.7 тэрбум руу агшилсан. Өнгөрсөн 12 сарын гүйцэтгэлийн харах юм бол 2.6 тэрбумын борлуулалттай. Бохир ашиг нь тэрбум 200-ийн бохир ашигтай. За тэгээ ашигтай юм уу гэх юм бол алдгалтай компани. Окей. Хувьцааны тоо 293 сая хувьцаанаас 370 сая илүү өссөн байна. Ерөнхийдөө dilution байгаа юм байна. Хугарлын циклөө очоогүй. Хэдүүл одоо баланс шийд рүү орцгоё. Одоо хэр их кэштэй байгаа юм бэ хэдүүл харцгаая. Кэш
тэрбум 600-ийн кэш байсан бол одоо 697 сая долларын кэштэй байгаа юм байна. За хэр их үртэй юм бэ? Хэдүүл харцгаа 2 тэрбумын үртэй. 700 сая долларын юутай. Тэгээ ингээ харах юм бол 3 жилийн дараа ер нь бол өрөө төлж чадахгүй юм байна. Шинэ хувьцаа гаргах хэрэгтэй юм байна. Өрөө сунгах хэрэгтэй юм байна. Зарлаа бууруулах юм байна. Борлуулалт нь буурсан. За энэ компани ерөөхдөө өгч байгаа юм байна. За мөнгө өрсөлдөлийг харах юм бол үйл ажиллагаанаас өнгөрсөн 12 сарын хугацаанд 163 сая долларын cash flow олсон байна. Окей, cash нэмсэн байна. Ер нь бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд бараг дампуурлын ирмэн дээр явсан байна. Тэгээд янз бүрийн зардал, маркетинг зардал ингээ буурсаар агаад ерөөхдөө амьд гарсан байна. За, энэ компани босч ирэхгүй баха. Дэндүү өрсөлдөлтэй. Тэ энэ технологийн компани явах юм уугүй мó хүмүүс маш өндөр хүлээлттэй. За энэ хол явах юм байна гэд маш олон хүмүүс нь худалдаа авсан байна. Тэгээ энэ компани хувьцаа хэдүүлээ хасцгаая. Ерөөдөө фейлдэх тэ дампуурах эрсдэл маш өндөртэй. Тийм учраас ерөөдөө энэ компанийг авах хэрэггүй. За board drilling энийг ерөөсөө сонсож байгаагүй. Ягаад хаяа ийм тэнг шүнднээс ийм саналуудыг авдаг юм бэ гэх юм бол хаяа гоё юм олдог. Одоо манай Mika Metals би бас зүгээр өөрөө би даасан олоогүй нэг хүн энийг хараад өгөөч надаас асуугаад тэгээ аюу хөөрхөн тий миний мөнгийг баг нэг нугалцсан хувьцааг олсон байгаа хгүй Mika Metals манай хөрөнгө оруулалтын багц дотор нэлээд том хувь эзэлж байгаа. За board drilling-ийн борлуулалт 21 онд 245 мянган доллар 245 сая доллар байсан бол одоо тэрбум доллараар авсан байна. Тийм бохир ашиг нь өссөн байна. Оо nice. Окей, nice. Та турын өмнө алдагтай байсан бол одоо ашигтай болсон байна. Цэвэр ашиг нь бас өссөн байна. Окей, drilling компани. Надад таньдаг геологч өрөмтлийн компанитай хүмүүс байгаа тийм учраас энэ судалгаа хийхэд миний хувьд бол боломжтой. Окей, борлуулалт нь өсөж байна. Орлого нь өсөж байна. Хувьцааны тоо өссөн байна л да. Гэхдээ ер нь бол хувьцааны тоо 23 оноос 24 оны хооронд ерөөхдөө багасж байна. Ерөөхдөө шинэ хувьцаа гарахгүй байна. Яагаад гэх юм бол энэ компани маань ашигтай болж эхэлсэн байна. За, балансыг харцгаая. Үртэй юм уу үгүй мó одоо бэлэн мөнгөний хэдүүлээ харцгаая. Дампуурлын эрсдэл хэр байна. Окей. 21 онд 34 сая доллар кэштэй байсан бол одоо 61 сая. Авлага нь нэлээд өссөн байна. 404 сая долларын авлагатай байна. Тодорхой хэмжээгээр энийг авах боломжтой байх. Окей, тэгээд үрийг харцгаая. Total debt тэрбум 900-ийн үртэй. Окей, 2.1 тэрбумын үртэй юм байна. Нийт цэвэр үр нь 2 тэрбум доллар. Окей. За, мөнгө урсгалын хэдүүлээ харцгаая. Окей, үйл ажиллагаанаас ер нь бол 58 сая долларын алдагтай байсан бол үйл ажиллагаанаас одоо ашиг олж эхэлсэн байна. Investing одоо мөнгөөр бас хөрөнгө оруулалт хийж энэ тоног төхөөрөмж авч байгаа юм байна. Окей. За, энэ компанийг зүгээр хайж болохгүй үр ихтэй юм байна л да. Эрсдэлтэй бол эрсдэлтэй. Гэхдээ ерөөхдөө борлуулалт нь сайн өсөж байгаа юм байна. За, тийм учраас энийг дахиад харах ёстой. За, дараагийн компани CVX. Ерөөхдөө компанийг харах уу үгүй юу, үнэлэх үү, судлах уу үгүй юу, ерөөхдөө шүүлтүр яг ийм Chevron Corporation, окей, газ нефт. Энэ дээр шийдвэр нь айгүй амархан. Ерөөхдөө ягаад амархан юм бэ гэх юм бол эндээс таад үзүүлчихье. Дэлхийн эдийн засаг удаашрж байгаа. Нефт газны хэрэглээ ингээ буурч байна. Тэгээд ингээд crude oil ингээ харах юм бол crude oil futures ингээ харах юм бол ерөөхдөө бууралтай байгаа. Өнгөрсөн олон жилийн турш ерөөхдөө ингээ харах юм бол те нефтний үн хааш ингээ буурал явж байгаа. Дөнгөж сая том суппортыг хуг авсан. Дональд Трамп засгийн газар юу хийж байгаа юм бэ гэх мэт хэмтхэн нефт газыг хүсэж байгаа. Хэдтийн засгийн газар юу хийж байгаа юм бэ гэх юм бол бас хэмтхэн гих мэт чинь дөнгөж сая энэ resistance дээр тулаад ерөөд буцаагаад буурсан байгаа. Тийм учраас Chevron Energy-ийг харж болно. Гэхдээ одоохон харах хэрэггүй. Яагаад вэ гэх юм бол нефт газны зах зээл ерөөдөө үнэлттэй байгаа. За тэгээд ингээд санхүүгийн үзүүлэлт харах юм бол манай групп дотор бас юу хийцэн байгаа юм бэ гэх юм бол нэлээд олон компани үнэлгээ хийцэн байгаа. Тэрний нэг нь юу юм бэ гэх юм бол одоо энэ Occidental Petroleum баггүй юу? Тэ одоо ийшээ Warren Buffett хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд дөнгөж сайн навс унтсан. Occidental Petroleum-ийн санхүү үзүүлэлт нь маш дэжгүй.
Warren Buffett иш хөрөнгөлт хийж байгаа. Тийм учраас Chevron Occidental Petroleum байгаа. За дараагийн нэг өөр сонирхолтой компани юу юм бэ гэх юм бол Devon Energy бас ерөнхийдөө аягүй сайн үйл ажиллагаа явуулж байгаа. Бэлэн мөнгөтэй, орлого нь өсөж байгаа ашигтай. Бас энэ компани хувьцаа ерөнхийдөө доошо трендлээ явж байгаа. Ингээ харж байгаа юм бол ер нь бол энэ Орос Украины дайн эхэлснээс хойш юм тогтвортой унж байгаа. Тийм учраас Devon Energy байгаа, Occidental Petroleum байгаа. Бас нэг маш гоё компани миний үргэлж харж байгаа нэг компани юу юм бэ гэвэл одоо нэрийг мартчихсан. Valaris. Тийм Valaris. За энэ компани хувьцаа тий 3 жилийн өмнө дампуурсан, буцаагаад ерөөхдөө босч ирсэн, өргөө болцсон. Гэрээ орлого бүгдээрээ ингээ өсөө явж байгаа хэрнээ бас энэ хувьцааны ханш ер нь даун трендтэй ингээ явж байгаа. Таад ингээ харж байгаа юм бол Fibonacci 0.382 дээр ерөөхдөө resistance болж эхэлж байна. Тэгээд ерөөхдөө 0.6 юм уу? Бүр ингээ доошоо явах магадaltaй. Тэгээд юу харж байна гэх юм бол энэ компани ерөөхдөө өсөх маш потенциалтай. Ерөөхдөө нефтний ханш буцаага жоохон гайг болоод ирэх юм бол энэ буцаага 70 мал руу явах бүрэн боломжтой. Гэхдээ одоохондоо цаг хугацааны арай биш. Тэгээд жишээлбэл одоо энэ хаваар $20 авчлаа гэж бодоод тэгээд буцаагаад энэ $80 руу өсөх юм бол эндээ бараг 300% өсөлт байгаа байхгүй юу. За тийм учраас биднэрт илүү гоё альтернатив хөрөнгө оолтууд байгаа. Тийм учраас Chevron нэг хасгаар юм байна. За окей, дараагийн хувьцаанууд хэдүүлээ. Орой би дахиад оруулчин. Тэгээ хэдүүлээ дараагийн хувьцаан дээр эргүүлээ уулзгаа. Ер нь бол тийм Xpeng-ыг харъя, Tesla-ыг дийлэх үгүй хэдүүлээ харах ёстой. Rio Tinto айгу хэмдэрсэн байх шиг байна. Хэдүүлээ харах ёстой. Тэгээ оюу толгойгийн хөрөнгө оолт хийж байгаа хүмүүс, оюу толгойд ажиллаж байгаа Rio Tinto-гийн хувьцаа авах боломжтой хүмүүс ингээ урьдчилан харахад ерөнхийдөө авахд нэг буруудах юм байхгүй маань. Гэхдээ энэ дээр би бас нэг үнэлгээ хийчихье. Affirm ерөнхийдөө бас дэжгүй юм байна. Үсээ явж байгаа юм байна. Технологийн компани үнэлгээ хийх хэрэгтэй юм байна. Board drilling сонирхолтой борлуулалт нь ерөнхийдөө нэлээд өсөж байгаа юм байна. Үр ихтэй гэхдээ ерөнхийдөө ирээдүйтэй байх магадaltaй. За тэгээд өөр юу үлдсэн бэ гэх юм бол SMCI, Intel, Oracle, Roche, Coinbase, Interactive, Miliv, Erden Resource Монголд үйл ажиллагаа болж байгаа. NIO тэгээ эднэрийг удахгүй хамт хараад үнэлгээ хийх үгүй юу? Хамт шийдвэр гаргацгаая. За хөрөнгө оолтын community сарын төлбөр хэд юм бэ гэх юм бол одоохондоо $29. За өдөр болгон түрүүний хэлснээрээ ер нь бол олон улсын хөрөнгийн зах зээл дээр дэлгэрүү мэдээлэл шинжилгээ таатай бүрэн хуваалцсан. Жишээлбэл гадаад арилжаа хийдэг, гадаад хувьцаалал хөрөнгө оолт хийдэг хүмүүс тий ганцхан нэг ашигтай хөрөнгө оолт хийчих юм бол тэр өртгөө нөхөд авчна. За хөрөнгө оолт хийя. Гэхдээ зорилго нь хүрээгүй хүмүүс энэ яг тохирно. За нэмээд тэр санхүүгийн модель, мэргэжлийн түвшинд discounted cash flow modeling гаргаад ерөнхийдөө санхүүгийн наривчлан шинжилгээгээр энэ хувьцаа ямар үнэ ханштай байх ёстой юм бэ? Үнэтэй юм уу? Хямдах юм байна уу? Багцлуугаа нэмэх ёстой юм уу? Тэр шийдвэр гаргалтын шатаар бараг нэг бүтэн нэг цагийн видеогаараа 7 хоног болгон 2 юм топ компани шинжилгээ дүгнэлтийг гаргана. За нэмээд түүхэн хичээл. Тэ Америкийн хөрөнгөний зах зээл, Европын хөрөнгөний зах зээл, нэмээд энэ валютын урсгал яах гэж байна? Улс орнуудын тогтворгүй байдал тэ ирээдүйн хэр байгаа юм бэ? За тэгээ эх 3-4 жилийн хугацаанд ерөнхийдөө энэ олон улсын хөрөнгөний зах зээл нэлээд харанхуй харагдаж байна. Маш олон хувьцаанууд нь унана. Жишээлбэл Германы энэ автомашины үйлдвэрлэгч компаниуд нь бараг тэр чигтээ дампуурах гэдэг байна. За тэрнээс бас ашиг хийх боломжтой. За долларын ханш бас өсөхөр юм байна. Тийм учраас тэ төгрөг яах юм бэ? Гэх мэтчний ийм мэдээллүүдийг өдөр болгон тасралтгүй таатай хуваалцсан. За тэгээ манай Равдан одоо энэ community руу яаж нэгтгэдгийг, төлбөрөө яаж хийдгийг, одоохондоо ямар агуулга, ямар контентууд орсон байгаа юм бэ? Дэлгэрэнгүй тайлбарлах өгч байна. За групп дотор ирээ уулзъя. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгтгэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгнийхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа,
болон анхан шатны бүх суур мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.